Төв аймаг мик нээлттэй байгаа шүү.
За та бүгдийнхээ энэ өглөөний амгалан айлтгая. Тэгээ Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, төрийн албаа агчдын бүтээн хэмжээг нэмэгдүүлэн, хариуцлага ил тод байдлыг хангаж, гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгойлгохоор заасан байгаа. За энэ хүрээнд засгийн газрын одоо шинэ итгэл, эрс шинтгэл бодлогын одоо энэ том бодлогыг хэрэгжүүлэх нэг одоо үндсэн суур алхам бол энэ одоо зорилтууд байгаа. За 2024 оны жилийн эцсийн байдлаар хөгжлийн бодлогын баримт бичиг одоо хэрэгжилтийг улсын их хурлууд үнэлэхдээ 65% хэмжиж үнэлсэн байгаа. За төрийн байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааны засгийн газрын одоо хэрэглэх газраас үнэлээд одоо төлөвлөгөөний биелэлтийн дунджийг аваад үзэх 77%. За төрийн албаа агчдын үнэлгээг одоо яамдууд, агентлагууд өөрсдөө үнэлдэг. Энэ үнэлгээр бол одоо 98.7% буюу бараг 99%. 1% л хангалт өгж үнэлэгдэж байгаа. Гэтэл одоо бодит байдал дээр олон нийтээс иргэдийн одоо зүгээс төрийн үйлчлэгэнд одоо өгсөн сэтгэл ханамжийн судалгаагаар бол бодит байдал дээр 40% гэж үнэлэгдэж байгаа. Тэгэхээр төрийн албаа агчид, төрийн байгууллагын удирдлагууд өөрсдийнхөө үнэлгээг үнэлж байгаа байдал маань үндсэндээ 99% байдаг. Иргэд олон нийтийн зүгээс төрийн үйлчлэгэний одоо чанар хүртээмжтэй байдалд өгч байгаа үнэлгээ бол 40% байдаг. Ийм одоо их асар их зөрүүтэй байгаа учраас төрийн албаа агчдын одоо ажлын бүтээмжийг аж нэмэгдүүлэх үү, төрдөө ард түмэндээ одоо төрийн үйлчлэгийг хүргэх, хүнд сурталгүй, хурдан шуурхаа хүргэх энэ бололцоо боломжийг аж бий болгох уу гэдэг дээр бид илүү анхаарах хэрэгтэй болсон байгаа. Ийм ч учраас одоо засгийн газрын зүгээс одоо төрийн албаа агчдын төлөвлөлт, гүйцэтгэл, үрдэн одоо үнэлгээ хяналт хоорондоо уялдахгүй байгаа. Энэ асуудлыг засагч залруулах тал дээр илүү онцгой анхаарч ажиллаж байгаа. За энэ үүднээс 2025 оны 8 дугаар сар төрийн албаа агчдын одоо гүйцэтгэлийн төлөвлөгөөд тайлан үнэлгээний одоо мэдээллийг ил тод болгосон. Иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, иргэддээ ээлтэй, нээлттэй байх, иргэддээ ээлтэй засаг, нээлттэй төр байх энэ бодлогыг бас бид хэрэгжүүлэх үүднээс төрийн албаа агчдын гүйцэтгэлийн үнэлгээг одоо ил болгосон. За энэ зорилго бол төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, за төрийн жинхэнэ албаа агчдын гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах, төрийн албаа агчд үнэлгээний одоо шударга системийг нэвтрүүлэх ийм зорилготой. За гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо цаасан суурьтай хэвээрээ байгааг бид бас халах ёстой, өөрчлөх ёстой. Төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, за үнэлгээний нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилгоор бүгд нь Солонгос улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар КОЙКО байгууллагын одоо дэмжлэгтэйгээр энэ төслийг одоо самжилттай хэрэгжүүлж байгаа. Хувийн хвшлийнхаа одоо энэ төсөлд оролцож байгаа. Хэрэгжүүлэхэд тусна гэсэн оролцож байгаа. За өнөөдрийн байдлаар зарим төрийн байгууллагууд дор бүрний гүйцэтгэлийн удирдлага нэгдсэн одоо цахим системийг ашиглаж байгаа болвол бид нэр үндсэндээ бидний зорилго бол төрийн бүх байгууллага албаа агчдыг хамруулсан төрийн албаа агчдын гүйцэтгэлийн удирдлага нэгдсэн цахим системийг хөгжүүлж, нэвтрүүлж эхлэхэд одоо бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд одоо үндсэндээ КОЙКО байгууллагын дэмжлэгтэйгээр хувийн хвшлийн оролцоотойгоор бид одоо энийг бэлэн болгосон байна. Тийм болохоор одоо туршилт хийж эхлэж байгаа. За эхний ээлжин засгийн газрын хэрэглэх газар, хувийн зүйн дотоод хэргийн яам, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам одоо эдгээрийн харьяа нийт 15 байгууллагад системийг туршиж нэвтрүүлнэ. За орон нутгаас Төв аймаг тийм ээ. За үүний дараа бид одоо үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу бүх одоо төрийн байгууллагуудад энэ одоо системийг бүрэн нэвтрүүлэх ийм зорилготой өнөөдрийн бас одоо уулзалтыг хийж байна. За ийм одоо өнөөдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлж байгаа та бүхэн одоо бүхий л талаар одоо төрийн албаа агчдын гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн одоо захин системийг нэвтрүүлэхэд, ашиглахад одоо дэмжлэг үзүүлж энэ одоо засгийн газрын том бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд одоо хамтарч ажиллахыг та бүхэндээ бас үүрэг болгож байна. Засгийн газрын нэг чухал одоо бодлого. Иргэддээ ээлтэй, засаг бай, нээлттэй төр бай гэсэн одоо бодлогыг одоо хэрэгжүүлэх зорилготой. За энэхүү одоо системийг бий болгоход санхүүжилтийг Солонгосын засгийн газрын босолтгоо тусламжаар КОЙКО байгууллагын төслийн хүрээнд одоо шийдвэрлсэн. За системийн хөгжүүлэлтийн ажлыг төр өөрөө гүйцэтгээгүй мэдээллийн технологи одоо хувийн хвшлийн одоо мэргэжлийн байгууллагаар оролцуулж энийг хийсэн.
Цааш одоо энэ системийг боловсронгуй болгож одоо мэдээллийг одоо өгөгдлийг бүрдүүлэн субъектив бус одоо хиймэл оюуны тооцоол өгөхийг гүйцэтгэлийн удирдлагын одоо модулыг нэвтрүүлэх юм зорилго тавьж байгаа. Ингэснээр төрийн албаны төлөвлөлт, тайлагналт, үнэлгээний тогтолцоо нэг стандарттай болно. Бүх одоо төрийн мэдээлэл, нээлттэй ил тод, олон нийтийн одоо хяналт сайжирна, төрийн албаа агчдын одоо гүйцэтгэл, бүтээмж, үр дүн сайжирна гэж одоо үзэж байгаа. Тийм болохоор та бүхнийг энэхүү одоо иргэдтэй ээлжтэй засаг, нээлттэй төр байх бодлогыг хэрэгжүүлэхэд одоо энэ туршилтын хугацаанд хариуцсан байгууллага бүр дээрээ харьяа одоо газрууд бүр дээрээ одоо маш үр дүнтэй сайн одоо манлайлж, илүү сайн хяналт тавьж, илүү одоо туршилтыг амжилттай болгож Монгол улсын төрийн бүх байгууллагуудад үүнийг цааш нь одоо бүгд нэвтрүүлэхэд одоо илүү дэмжлэг үзүүлж ажиллах ёстой шүү гэдгийг дахин хэлье. Ингэж чадах юм бол бас төрд итгэх ард түмний итгэл сэргэн, төрийн үйлчлэгийн чанар хүртээмж нэмэгдэнэ, төрийн албан хаагчдын тийм үү төрдөө төмнө гэж одоо зүтгэх хүн сурталгүй хурдан шуурхай ажиллах. Энэ одоо хөшөөрөг болж өгнө. Эцэстээ одоо бас үнэлгээг ил тод нээлттэй болгоснороо түрүүн би бас хийхэд хэлсэн. Бид өөрсдөө үнэлэхээр одоо 99% гэж үнэлдэг. Ард түмэн одоо төрийн албаа агчдыг үнэлэхээр 40% гэж үнэлж байгаа. Энэ үнэлгээний зөрүү алга болно. Ийм л одоо зорилготой энэ төрийн албаа агчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдийн одоо сэтгэл хангамжийг нэмэгдүүлэх ийм зорилготой томоохон систем нэвтрэж байгаа шүү гэдгийг та бүхэнд эцэст нь одоо хэлье. Ингээд танилцуулгыг цааш нь засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга одхоо төрийн чихний албаа агчдын гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн системийн танилцуулгыг хийнэ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сая бас засгийн хэрэглэх газрын дарга Монголын сайд өмсөх бас тодорхой асуудал мэдээллүүдийг та бүхэнд өглөө. Яагаад төрийн албаа агчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн захирам систем бий болох шаардлага бий болсон талаар тодорхой хэлсэн. Систем хөгжүүлэх үндсэн шаардлага бол бидний хувьд бол маш тодорхой байсан. Монгол Улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан агчийн бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Албан агчдын гүйцэтгэлийн үнэлгээг яаж боловсронгуй болгох талаар бид нэр хөтөлбөртөө тусгаж өгсөн. Түүний дагуу бол 4-5 арга хэмжээг бол энэ 4 жилийн хугацаанд бол хэрэгжүүлэхээр засгийн газрын зөвлөлтөөр туссан. Энэ хүрээнд бид нэр Солонгос улсын бүсэлгөө тусламжаар койко төслийг засгийн газрын хэрэглэх газар дээр хэрэгжүүлж байгаа. Энэ койко төслийн нэг гол модуль нь бол энэ төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх талаар хамтран хэрхэн яаж бэхжүүлэх талаар ажиллах байгаа. Энэ ажил дээр бол бид нар бол койко төсөлтэй хамтраад Солонгосын төрийн албыг нь яаж явдаг, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлага эрийн тогтолцоо нөөрэ ямар байдгийг гэдэг талаар нэлээд олон судалгаа хийж туршлага сургалт зохион байгуулсан. Солонгосын төрийн алба бол яг өнөөдрийн байдлаар бол яг бидний хүсэж байгаа энэ төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн системтэй бий болсон. Энийгээрээ төлөвлөлтөөсөө ихсүүлээд үнэлгээ, гүйцэтгэл, хяналт бүх зүйлийг бүгдийг нэгдсэн системээр бүх төрийн албан агчдын хэмжээнд хийдэг болсон. Энийг бид нэр Монголд бас нэвтрүүлье гэд койкотой хамтран төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр ингээд нэвтрүүлтийнхаа тестийнхаа эхний ажлыг эхлүүлж байгаа. Мөн бид нэр шинэ засгийн газар засгийн газраас бол шинэ ихтгэл эрс шинжил бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг Монгол улсыг 5 жил хөгжүүлэх үндсэн чиглэлтэй төрийн байгууллага үйл ажиллагааг үр нөлөөг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Төрийн албан агчдын хариуцлагыг хэрхэн сайжруулах вэ? Ил тод байдлыг хэрхэн хангах вэ гэдэг бас тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. За эдгээр үндэслэлийн дагуу бол бид нэр энэ системийг хөгжүүлж байгаамаа. За өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ гэж бид нар бас нэлээд судалгаа хийж үзсэн. Өнөөдрийн нөхцөл байдал бол төлөвлөлт гүйцэтгэлийн мэдээлэл цаасан. За түрүүн хэл сайдын бас үгэнд хэлж чинь цөөн хэдэн байгууллага 100 гаруй байгууллага буюу одоо өнөөдөр энэ цугларсан байгууллагууд маань бол өөр өөрсдөө сангуучлалтаар өөр өөрсдөө хэмжээндээ энэ төрийн албан агчийн гүйцэтгэлийн сахим системийг нэвтрүүлсэн байгууллагууд. Бид нар яагаад энэ 15 байгууллагыг тодорхой хэмжээнд сонгосон бэ гэхээр та бүхэн бас энэ системийг ашигласан тодорхой хэмжээний туршлагатай энэ шинэ систем рүү маш хурдан шилжих хувирах юм
боломжтой гэдэг утгаар нь бид нэр эхнээсээ зөв систем тодорхой хэмжээнд ашигласан байгууллагуудаа сонгож туршилт хийж байгаа шүү гэдгийг бас хэлье. Бусад байгууллагууд нь буюу 1500 байгууллагаас 100 гаруй байгууллага нь нэг системтэй явж байгаа бол бусад 1400 гаруй байгууллага нь цаасан Excel board дээр л бүх юма хийдэг байна. Энэ цаасан байгаа болохоор мэдээч энэ дээр мэдээллийн нэгдсэн систем байхгүй. Бүгд өөр өөрийн цаасаар л явж байгаа. Одоо шилбэл бид нэр 8 сард төрийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлан бүгдийн нийлдэд болгоё гэтэл бүгд PDF-ээр л цахим дээрээ тавьсан. Цахим сайтн дээр. Тэрийг бид нэр PDF-ийг бид нэр цаашдаа боловсруулах, анализыг дүн шинжилгээ хийх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр бид нэр одоо энэ өнөөдрийн системээр бид нэр мэдээллийн систем болж байгаа. Мэдээллийн систем байхгүй. За дараагийн бас нэг чухал асуудал бол байгууллагын стратеги төлөвлөгөө, байгууллагын төлөвлөгөө, нэгжийн төлөвлөгөө, албан агчийн төлөвлөгөө хоорондоо ямар ч уялдаа байхгүй. Байгууллага нэг тухайн байгууллагын стратеги төлөвлөгөөг 4 жилийн төлөвлөгөө хийдэг. Тухайн жилдээ тухайн байгууллагын төлөвлөгөө хийдэг. Албан агчийн төлөвлөгөө нэг зөвөр. Хоорондоо уялдаагүй байдал бий болсноор хамаараад түрүүний сайдын хэлээд идэг үнэлгээнүүд өөр гараад байгаа. Энийг бид нэр засах хэрэгтэй болсон. Мөн дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагддаг гэдгийг дөрөв хэлжлээ. Дараагийнх нь асуудал нь бол үр дүнд бус үйл явц суурилсан гүйцэтгэх үнэлгээний тогтолцоо хэрэгтэй. Одоогор бол үр дүн ямар үр дүн байснаар хамаараад бид нэр үнэлгээг тавих хэрэгтэй байтал үйл явц суурил. Ийм ажил ингэж хийлээ. Үйл явцаал тайлагнаад байдаг. Ийм байдалтай байгаа. Энийг бид нар бас өөрчлөх хэрэгтэй. Гэдэг ийм нөхцөл байдлаас бид нар энэ системийг хийж гүйцэтгсэн. Системийн маань процесс дарааллын хувьд бол эхлээд бол бид нар байгууллагын төлөвлөгөө орно. Байгууллагын төлөвлөгөө бол тодорхой хэмжээний зорилготой байдаг. Тэр зорилгын дагуу тухайн байгууллага дээр ямар арга хэмжээ хийх үү гэдэг биднэрт төлөвлөж өгдөг. Тэгвэл тэр арга хэмжээнүүд нь нэгжийн төлөвлөгөөний зорилт болж орно. Өөрөөр хэлбэл дандаа уялдаатай. Нэгжийн төлөвлөгөөний арга хэмжээ нь тухайн албан агчийн зорилт болж системд ордог. Тэгээд зөвхөн албан агч нь байгууллага нэгжийн зорилго арга хэмжээнээс хамаарат өөрийнхөө тухайн жил хийж гүйцэтгэх арга хэмжээгээ төлөвлөдөг. Тэгээд төлөвлөгөө зөв хийчихвэл бид нэр ажлын үнэлгээгээ бид нэр тогтмол улирлдаа сардаа хийх зохицуултыг бидний журмаар зохицуулж өгч байгаа. Одоо бол бид нэг гүйцэтгэлийн төлөвлөгөөн дээр нэг явцын хяналт гээд нэг заавал хийнэ гээд нэг журмалсан байдаг. Явцын хяналтыг уг нь бол бид нар яг ажлууд нь ямархуу явцтай явж гин гэдгийг бид нар хянах зорилгоор явцын хяналт хийгээд байсан бол тэр бол байгууллагууд бараг хэрэгждэг. Нэгжийн дарганалтайгаа ярилцлага хийгээд нэг явц чи ямар байна гэдгийг уг нь бол хийгдэх байдлаар бид нар зохицуулж өгсөн боловч хэрэгждэг. Одоо бид нар систем хэрэгжснээр тухайн албаагч явцаа өөрөө тайлагнадаг, системээр тайлагнадаг, тэр тайлагналаар дараа үнэлгээ нөгөөрөө гардаг. Ийм байдлаар энэ системийн процессын дарааллыг нь бол бид нэр хийж өгсөн. Өөрөөр хэлбэл байгууллагын төлөвлөгөөнөөс авсуулаад албан агчийн үнэлгээ тайлагналт хүртэлх бүх процесс яг уялдаатай явна. Байгууллагын төлөвлөгөөнд ороогүй ажлууд, байгууллагын нэгжийн төлөвлөгөөнд ороогүй ажлуудыг албан агч төлөвлөхгүй хоорондоо уялдаж явна л гэсэн юм. Ийм уялдаатай юм явж байгаа. За тэгээд энэ нэгдсэн цахим систем ашигласнаар ямар боломжууд байна гэхээр мэдээж хамгийн түрүүн бол төрийн албаны гүйцэтгэлийн мэдээлэл нээлттэй болно. Төрийн албаны гүйцэтгэлийн мэдээлэл. Одоо бид нар яг түрүүн хэлсэн 8 сард үйл болгосон бид нар дүн шинжилгээ хийх боломжгүй байгаа. Одоо бол бид нар бүх талаар нь дүн шинжилгээ хийх том big data үүсгэж авч байгаа. Энийгээр маш давуу тал болно. Төрийн албан агчийн бүх гүйцэтгэлийн төлөвлөгөө бүгд нээлттэй хэлтод төлөвлөгөө, тайлагналт, гүйцэтгэл үнэлгээ бүх зүйлийг бол цахимаас хинч харж үзэх боломжтой болж байгаа. Мөн гүйцэтгэлийн явцын мэдээлэл бүгд өөрсдөө хардаг. Бид нар одоо өнөөдөр бол та бүхэн мэдж байгаа хагасчил нэг удаад нэг хугацаагаараа тайлан өгөх болсон байна шүү дээ. Тэр бид нар одоо хийх хэрэгтэй гэж юу хийлээ гэж бодож байгаа л ингээл тайлагнаа явдаг бол одоо бид нар гүйцэтгэлээ үрдүн гаргасан явц болгоно л өөрөө төрийн албан агчны систем рүү оруулах боломжтой, апдейт хийгээл болгох боломжтой болж байгаа. Мөн
гүйцэтгэлийн үнэлгээний мэдээлэл илдээд болно. Тэгээд эргээд энэ бүх зүйл маань илдээд болсноор иргэдэд олон нийт чиглэсэн мэдээлэл төрийн албан агчдын үнэхээр юу хийдэг гэдгийг нь бол бүгд нээлттэй болох юм а гэсэн ийм боломжуудын систем хангаж өгч байгаамаа. За тэгээд сүүлд нь эцэст нь хэлэхэд бол яг ингэж бид нэр төлөвлөлтөөс үнэлэх хүртэл бүх зүйлээ нэгсэн системд оруулаад авчвал бид нар бүх төрийн байгууллагууд бүгд нэг стандартаар нэгдсэн мэдээлэл санаа болж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Бүгд л одоо бол байгууллагууд өөр өөрийн стандартаар өөр өөрийн байдлаар л нэг мэдээллийн сан үсгэл Excel-ээр, Word-оор, эсвэл зарим сандаа цаасаар гэл ингээл байдаг бол одоо бид нар стандарттай болж байгаа. Энэ стандартыг бид нар яг систем нэвтрээд туршаад нэвтрэл амжилттай бол бид нар холбогдох бүх дүрм журам стандартуудаа өөрчлөөд ингээд бүгдийг шинжилгээ. Мөн дараагийн бас нэг чухал зүйл бол төлөвлөлт танил үнэлгээний яг адилхан зарчим хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл ажиллаа хийгээд сайн хийж байгаа хүн бол үнэлгээ сайн авдаг. Ажиллаа муу хийдэг бол мөртлөө сайн үнэлэгддэг энэ зарчим байдал байгаа. Энийг бол бид нэр энэ систем нэвтрснээр байхгүй болгож үнэлгээний адилхан зарчимтай бол. Ажиллаа хийсэн бол үнэлгээ авна. Ажиллаа хийгээгүй бол үнэлгээ байхгүй. Энийг бол илтод нээлттэй харж байгаа боломжтой. Эцэст нь төлөвлөлт гүйцэтгэл үнэлгээний big data-д бий болсноор түрүүн сайдын хэлснээр дараагийн бидний шатны ажил бол big data-га бүрдүүлж авсны дараа бид нэр хиймэл оюухан ашиглаж үнэлгээний тогтолцоог бий болгоно. Гэсэн ийм систем байгаад байгаамаа. За мөн дараа нь төрийн албаны хувьд бид нар энэ системийг ашиглаад ямар хэмнэлт бий болох юм бэ гэж гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоон зарцуулах хугацаа багасна. Өөрөөр хэлбэл албан агч нар маань бол нэг 60% хүн маш их цаасан, маш их ажлууд дээр тайлагнадаг. Энийг бол бид нэр явцынхаа ажлуудыг систем дээр хийгээ яваад байвал жилийн сагс жилээр бид нэр зарцуулах хугацаа байхгүй болон тайлагналт нь өөрөө автоматар тэндээ боловсролтой гараад ирэх. Ийм боломж бидэнд бий болж байгаа. За мэдээж хөнгөж бичих цаасны зардал буурна. Одоо бол жишээлбэл төрийн албан агч тайлагсны дараа нэгжин тайлан гардаг, нэгжин тайлан гарсны дараа байгууллагын тайлан гардаг, байгууллагын энэ үгдийг бүгдийг нэгтгэдэг албан агч нар ажилладаг бол одоо бид нар систем хийснээр бүгд автоматар өөрсдөө нэгтгэхдээ тэр нь үнэлэгдэх болно гэсэн хөнгөж бас зардал хэмдэгдэх ийм боломжтой. За дараа нь бол одоо яг түрүүн бас хэлсэн 100 гаруй байгууллага бол гүйцэтгэлийн үнэлгээний программыг одоо ашиглаж байгаа. Та бид бүгд ашиглаж байгаа. Тэгээд сар болгон жил болгон бол бас тодорхой хэмжээний maintenance fee өгдөг хувийн компаниудад ашиглуулаад зардал гаргаад идэг бол энэ нэгдсэн нэг системтэй болсноор бол бас өөр байгууллагууд өөр систем ашигладаг бол бид нэр нэгдсэн нэг системтэй болно. Тэрнийхээ дагуу мөн энэ maintenance үйлчлэгний задлууд бас байхгүй болох ийм боломжтой болж байгаамаа. За дараагийн үр дүн нь бол юу гэхээр бодит цагийн горим мэдээлэл хяналт мониторинг хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах төвчнийхэн болон ард иргэд олон нийт бүгд бол энэ системийг хараад системээс бол мэдээлэл авах, шийдвэр гаргах, хяналт хийх боломжтой болно. За мөн дараагийнх нь бол мэдээлэл нь дутуу, бүрэн, үнэн хэсэгт бол бид нар бас дүн шинжилгээ хийж болно. Энийг бол бид нэр хиймэл оюухан ашиглаад big data-тай болсон дараа энэ хүн мэдээлэл нь зөв орж байгаа юм, бүрэн орж байгаа юм, үнэн орж байгаа юм гэдгийг бас хиймэл оюухан ашиглаад үнэлдэг болно. За өөрөө эцэст нь бол энэ үн зөв бүрэн мэдээлэл суурилсан шийдвэр гаргалт бол хамгийн зөв шийдвэр байдаг. Энийг л бид нэр энэ системийг хийснээр хийж өгч байгаамаа. За дараагийн юу нь бол гүйцэтгэл уялдаа холбоо хоорондоо сайжирна. Түрүүний миний хэлсэн стратегийн, байгууллагын, албан агчийн гэсэн 3 түвшний гүйцэтгэл, төлөвлөлт, хяналт, тайлагналт илүү бодиттой уялдаатай болно. Ингэснээрээ төрийн албаны бүтээмж бол цахим систем, байнгын ажлын гүйцэтгэл нь ороод ихэ төрийн албаны бүтээмж нэмэгдэнэ. Хяналтын тогтолцоо сайжрахаар бүтээмж бас нэмэгдэнэ. Дараа нь бол мэдээлэл чанарч тусам албан агч чиглэсэн шийдвэр гаргалтын процесс, шат амжлага, хөнгөвчлөг юм боломжуудыг бид нэр бий болгоно гэж харж байгаамаа. За бидний төлөвлөгөө бол энэ системийг цаашдаа ямар хөө байдлаар хийх гэж нэхэл эхний ээлжинд бол 1-р сарда бол
15 байгууллага дээр туршилтаар эхлүүлнэ. Одоо 1 сарын 15-ны дотор бол тухайн байгууллагын гүйцэтгэх төлөвлөгөө батлагдаад түүний дараа нэгжийн төлөвлөгөө албан агчны гүйцэтгэх төлөвлөгөө батлагддаг бол одоо бид яг энэ хугацаанд нь амжаа 5 хүнтэй ингээд уулзсан системээр танилцуулаад энэ 15 байгууллага маань 1 сарын 15-наас төлөвлөгөөнүүдээ энэ системд оруулаад өгөөч гэдэг энэ туршилтаар эхлүүлэх ажлыг бид нэр хийнэ. За тэгээд энэ системийн хөгжүүлэлт одоо ямархуу асуудлууд тулгарч байгаа болгоно бүх юм дээр бол засгийн газраас бол онцгой анхаарал хандуулж бол бүх үйл ажиллагаанд бол тасгалгүй хяналт тавьж ажиллана. За дараа нь бол энэ 15 байгууллага маань илүү амжилттай болоо явуул бид нэр бол тодорхой хэмжээний журам дүрм стандартуудаа өөрчлөлт оруулах байдлаар бол бусад байгууллагуудаа нэвтрүүлэх юм суур хөрсийг бид нэр тавьж өгнө. Тэгээд 2026 онд бол бид нэр бол 1500 гаруй төрийн захиргааны байгууллагатай бол бүрэн нэвтрүүлэх ийм төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Тийм болохоор тав гэдэг эхлэхэд бол хамгийн тав хүн буюу энэ 15 байгууллага сонгож авсан та гэдэг энэ байгууллага маань энэ системийг одоо яг туршлал эхлүүлэх ажилд бол засгийн газар хэрэглэх газартай бол маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй байгаамаа. Өөрөөр хэлбэл та гэдэг өмнө нь мэдээлэл ийм систем оруулж үзсэн хүмүүс болохоор туршлагатай байгаа гэж одоо тав гэдэг сонгосон. Тэгэхээр энэ том системийг цаашдын нэвтрэлтэнд бол хамгийн чухал хүмүүс бол одоо яг энэ сууж байгаа тав өгчөө гэдгийг хэлье. Ингээд бид нар энэ системийг ашиглаад авчвал дараа нь бол хиймэл оюухаа ашиглаад маш олон ажлуудыг бол хийх боломж бүрдэж байгаа шүү гэдгийг хэлье. За баярлалаа. Системийн явууч. Системийн За хэн танилцуулах одоо? Залтан гэрэл. Засгийн газрын хүний нөөцийн газрын засгийн газрын ахлах хэлбэрт алтан гэрэл нэгдсэн цахим систем хийх ашиглалтаар мэдээлэл өгнө. За энэ өглөөний мэндийг хүргье. Төвжинг албаагчийн гүйцэтгэлийн үйлгийн нэгдсэн захим системийг та бүхэнд танилцуулъя. Өнөөх танилцуулаад гарсан системийн процесс дараалал бол төлөвлөлтөөс эхэлнэ гэдэг. Гүйцэтгэлийн үйлгийн бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байгаа гол зүйлийг бол төлөвлөлт буруутай гэдэг одоо шалтгааныг бас нэлээд өндөр хувьд тавьж байгаа. Тэгэхээр одоо системчлэгдснээр төлөвлөлт хэрхэн хийгдэх вэ гэхээр эхлээд байгууллагын төлөвлөгөө орно. Байгууллагын төлөвлөгөөнөөс нэгжийн төлөвлөлт гарна. Нэгжийн төлөвлөлтөөс албан агчийн төлөвлөлт гарахаар төлөвлөлтөн дээр одоо нөгөө албан агчдын хийж чаддаггүй эргэлзээтэй энэ бүх асуудлууд шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл бид нэр арга хэмжээ төлөвлөх гэж байгаа албан агчид маань зорилт гэж юу юм бэ? Зорилтоо яаж төлөвлөх вэ гэдэг дээр бас нэлээдгүй эргэлзээтэй толгой нэргдэг ийм асуудлууд байдаг бол одоо систем орсноор бол төлөвлөлтөнд ийм бэрхшээл учрахгүй. За ингээд хэдүүлээ системд албан агчийн хувьд эхлээд нэвтэрч өрөө. Байгуулгаар байна уу? За эхлээд байгуулгаар арай. За байгууллагын төлөвлөлтөө хийцэн байх хэвээр, байгууллагын төлөвлөгөө орцсон байх хэвээр. За одоо энд тухайлахад хэрэг хэрэглэх газрын төлөвлөгөө одоо ингээ орцсон харагдаж байна. Харагдсан одоо нэг стандарт бидний нэг хэвлүүлэн байдлаар хараад хөвшсөн төлөвлөгөө бол энд ингээ систем дээр харагдсан ч гэсэн ижил төстөөр ингээ харагдана. Тэгэхээр байгууллагын төлөвлөгөө орж иж дараа нь нэгжийн төлөвлөгөө явна. Төлөвлөлт нөгөө дээрээсээ доошоо гэдэг яг энэ шатал одоо системд хэрэгжиж эхэлнэ. За ингээд байгууллагын төлөвлөгөө орчхоор хардсан хариуцах нэгж гэдэг ингээ нэгжүүдийг задлсан байдаг тийм үед. За байгууллагын төлөвлөгөөг энэ газар нэгж хилцүүл хэрэгжүүлнэ гэж урддаг бол эргээд нэгжийн удирдлага уулах эрх бүхий албан агч ороход энэ нэгжийн яг энэ байгууллагын төлөвлөгөөнд байгаа арга хэмжээнүүд нэгжийн төлөвлөгөөний зорилт болоод автоматар буугаад ороод ирнэ. Тэгэхээр нэгжийн төлөвлөгөө хийх гэж байгаа нэгжийн удирдлагч гэсэн за би одоо манайх энэ жил ямар төлөвлөгөө хийх вэ гэдэг дээр нэг тийм шин зүйл зохион бодох шаардлагагүй болж байна. Байгууллагын төлөвлөгөөний төлөвлөгөөнд тусгацсан арга хэмжээг зорилт болгож хэрэгжүүлэхийн тулд
Тэний биелэлтийг хангахын тулд манай газар хамт олоноор нүүлээд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ гэдгийг төлөвлөнө гэсэн. За одоо байгууллага дээр жишээ нь засгийн газрын хүний нөөцийн газар дээр тэр хариуцах нэгжгээд энэ одоо арга хэмжээ байгууллагын төлөвлөгөөнөөр тусгагдсан бол буцаад бүгдээ нэгжийн удирдлага буюу одоо нэгжийн төлөвлөгөөг гаргах үнэлэх эрх бүхий албан тушаалтны эрхээр систем нэвтрэхэд сайн засгийн нөөцийн газарт хамааралтай ажлууд бүгд ингээ хавд натар бугаа ороод ирнэ. Тэгэхээр энэ байгууллагын төлөвлөгөөнд байсан арга хэмжээ нэгжийн төлөвлөгөөнд зорилт болж орж ирээд энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нэгж ямар арга хэмжээ төлөвлөх вэ гэдгээ оруулна. За гэхдээ энэ арга хэмжээг ямар албан агчид хийх вэ гэдгээ төлөвлөж оруулж байгаа. За одоо энэ тулгуурлахад нэгэн хоёр дээр байгаа энэ зорилт бол байгууллагын арга хэмжээ. Одоо нэгэн хоёрын нэгжийн хувьд зорилт болоод ороод ирэхээр энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд албан агчид ямар арга хэмжээ зохион байгуулах вэ гэдэг доор нэгэн хоёрын нэг гэж задлсан байна. Энийг балансын алтан гэрлэгээд нэгжийн хоёр албан агчид нэгжийн удирдлага оруулсан байна. Тэгэхээр энэ хоёр албан агчийн эрхээр одоо орно. За балансын эрхээр. За балансын эрхээр орохоор сайн нэгжийн удирдлагын хэмжиж өгсөн арга хэмжээ албан агч мөрийн хувьд зорилт болоод ингээд автоматар системд ороод ирнэ. Одоо энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд албан агч би тухайн жил ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдгээ төлөвлөнө. За тэгэхээр төлөвт бол нэлээд цэгцтэй болж ирж байгаа. Одоо энэ системчлэгчээр. Эргээд бид нар ингээд энэ системчилсан бодолтой ямар дуу шинжилгээ анализ хийх вэ гэхээр тухайлбал хугацааны хувьд за бидний тооцоолж байгаа тэрийн загварын 1500 байгууллагад энэ системийг нэвтрүүлэх юм байна гэдэг тооцоол хийж байгаа. Тэгэхээр 1500 байгууллагаас яг хэдэн байгууллага өнөөдрийн бодлоор тухайн үед ингээ харах байдлаар хэдэн байгууллага төлөвлөгөө одоо хийцэн байна. Хийгээд баталсан явж байна. 1500 байгууллагын нийтдээ хэдэн албан агч төлөвлөгөөгөө батлуулсан байна. Эсвэл төлөвлөгөөгөө одоо боловсруулах шатнд явж байна. Үгүй бол огт төлөвлөгөөгөө хийж эхлэхгүй юм гэдэг энэ хэлтний өөрөө тэр энэ хэлтний өөрөө шид шатнуудаа адилхан харагдаад явах. Системд үндсэндээ дөрвөн түвшний одоо хяналтын ирэх байна гэж байна. Эхнийх нь нэгжийн удирдлага манай нэгжийн одоо 15 багчаас яг одоогийн байдлаар 10 багчийн төлөвлөгөөгөө хийгээд батлуулаад хянуулаад батлуулчихжээ. 3 багч нэг төлөвлөгөөгөө хийж гин. Гэхдээ батлуулаагүй. Төлөвлөгөөгөө боловсруулах явж байна. 2 багч магадгүй төлөвлөгөөгөө хийгээгүй явж байна гэдэг энэ мэдээлэл нэгжийн дарганд харагдах бол дахиад дээшээ салбарын хувьд харагдана. Байгууллагын хувьд харагдана. Байгууллагад нийт хэдэн нэгж байна. Тэр нэгжүүдээс хэдэн төлөвлөгөө өнөөдөр хийсэн байна. Хэдэн төлөвлөгөө одоо үндсэн шатнда хэдэн магадгүй төлөвлөлтөд хийгээгүй явж байна гэдэг яг энэ процесс байгууллагын түвшинд өөрчлөлт салбарын түвшинд харагдана. Одоо хэлж байна гэхээр за салбарын түвшинд гэдэг нь за одоо хамгийн олон нэгж байгууллагатай салбартай хууль зүйн салбар гэхэд хууль зүйн салбарын харьяа агентлагууд. За тухайн агентлагуудын нийслэл орон нутаг дахь нэгжүүдийн албан агчдын төлөвлөлттэй холбоотой, төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэлтэй холбоотой бүх мэдээлэл салбарын хэмжээнд одоо нэгтгэж гаргана. Салбарын сайд дээр, салбарын төрийн эмчийн дарга дээр. Тэгэхээр манай системийн хувьд, манай салбарын хувьд яг одоогоор гүйцэтгэл хэд байна. Нийт хичнээн албан агч энэ системээр дамжуулж төлөвлөгөөгөө хийх ёстой, тайлагнах ёстой. Үүнээс яг одоо хэдэн төлөвлөсөн байна, хэдэн тайлагналтаа дор бүр хийгээд явдгийг, хэдэн үнэлүүлсэн байна. Улмаар дээш нь юм гэхээр манай салбарын ажлын гүйцэтгэл одоо хэдэн хүртэл явж байна гэдгийг албан агчдаас гадна салбарын төлөвлөлтийн гүйцэтгэлээ ч гэсэн явцын гүйцэтгэлээ хянаад явж байгаа. За энэ дахиад хамгийн одоо супер түвшин буюу хамгийн том түвшинд засгийн газар. Засгийн газрын хэмжээний саяын төрийн захиргааны албан агчдыг оролцуулсан 1504 байгууллага дээрх төлөвлөгөөний гүйцэтгэл албан агчдын гүйцэтгэл хэдэн хувьтай байна? Өмнөд засгийн газрын одоо зорилттой арга хэмжээний стратегийн зорилттой арга хэмжээний
хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ? Тухайн оных. Тухайн сарын байдлаар, тухайн сарын тэдний өдрийн байдлаар гэдэг. Ийм хяналтууд бүгд энэ системээс одоо харагдаад байна. Одоо энд ингээ харагдаж байгаа. Стратегийн зорилтын 1-р зорилтын хүрээнд нийт тэдэн байгууллага арга хэмжээ төлөвлөсөн байна. Үүнд төчнээ албан хаагчийг оролцуулахаар төлөвлөлтөн дээр одоо гүйцэтгэл нь тэдэн хувьтай явж байна гэдэг. Тэгэхээр бид юу гэхээр нөгөө мэдээлэл ил тод болон мэдээлэл нэг стандартаар мэдээллийн сан үс цахимжиж байгаагийн одоо даваа тал энэ болоод байгаа. Ийм хяналт, ийм анализыг бид нэр тогтмол хийгээд авах юм бол гүйцэтгэлийн үнэлгээний систем, гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоонд одоо албан хаагчдаас, төрийн захиргааны албан хаагчдаас байнга хэрэгждэг тийм. Энэ журмал болохгүй. Түүнээс бол би бол одоо төлөвлөлтөө их яг сайн хийх гэдэг нь тайлагналтаа би их сайн хийж байгаа. Тэгээ би бол ингээд яг сайн үнэлүүлэх гээд ахаар ерөөсөө энэ журмал болохгүй. Тэгэхээр журмыг шинжлэх шаардлагатай гэдэг энэ асуудал бол үеийн үед яригддаг. Тэгэхээр бид юу гэхээр тухайн тохиолдолд суурлаад ийм ам дамжсан энэ тохиолдлыг авч үзээд тэгээ журмын шинжилгээг ойрхон хийх гэдэг ийм оролдлого хийгээд байдаг. Тэгэхээр одоо журмын шинжилэл бол нэг биш юм аа. Журам шинжилгэхийн тулд үнэхээр датан дээр үндэслээд ямар асуудал үүсэж байгаа юм. Тэр албан хаагчдын тавиад байгаа, төрийн захиргааны байгууллагуудаас, шат шатны байгууллагуудаас тавиад байгаа энэ хэлэгдээд байгаа асуудал нь үнэхээр үнэн юм байна уу үгүй юу гэдгийг бид мэдээллийн санд анализ, дата анализ хийх замаар одоо мэдэх тэр бололцоонд бүрднэ гэсэн. Тэгэхээр энэ төрөл бүр энэ системд одоо систем орж байгаагийн магадгүй одоо нэлээд том ач холбогдол бүх юм модуль нь бол энэ дашборд хяналтын модулууд байж байгаа. Энэ дүн шинжилгээ гэдэг, энэ хяналт тавьдаг энэ модулууд бол бас нэлээд онцлог болно. За мөн бид өмнөх танилцуулгуудад харсан одоо туршилтаар 15 байгууллага, тодорхой хэмжээний систем хэрэглэсэн туршлагатай 15 байгууллагуудаа энэ системийг нэвтрүүлсний дараа үлдсэн байгууллагуудад нэвтрүүлнэ. Үлдсэн одоо бусад нөгөө нийт 100 орчим систем хэрэглэж байгаа байгууллагуудынхаа өмнө нь үүссэн мэдээллийн санг энэ систем рүү оруулах ажилд бид бас төлөв анхаарал хандуулна гэж байгаа. Тодорхой хэмжээнд байгууллага төрийн зардал гараад тэнд өөрийнхөө байгууллагын хэмжээнд гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой мэдээллийг цахимжуулаад цахим мэдээллийн сан үүсээ системтэй болцсон байгууллагуудын өмнөх үүссэн тэр датаг энэ нэгдсэн системд оруулах ажлыг бид бас тодорхой хэмжээнд зохион байгуулах ёстой гэж үзэж байна. Үүн дээрээс нь 15 байгууллагатайгаа ноцолдоод явж явах энэ хугацаанд одоо тестлээд одоо магадгүй шинэ систем нэвтрэх үед технологи учраас асуудал гарна. Тэгэхээр энэ асуудлыг л олон шийдэх гэж 15 байгууллагыг туршилтаар сонгож байгаа. Тэгэхээр энэ 15 байгууллага дээр системийн хэрэглээтэй холбоотой асуудал үүсэх юм бол асуудлыг ингээд шийдвэрлээд явж явах хугацаанд үлдсэн байгууллагууд маань биднийг хүлээхгүй. Нөгөө төлөвлөлт нь хийгдээд магадгүй зарим нь одоо тайлагналтынхаа үеэр орцсон байхыг үгүйсэхгүй. Ингийн бол юу гэхээр энэ байгууллагуудын мэдээллийг нөхөж системд оруулах асуудал. Аль болох хүнээс хамаарлахтайгаар системийн аргаар системийн өөрийнх нь аргаар автоматар оруулах ийм зэргийн ажлуудыг бид нар бас одоо зохион байгуулад тэгээд өмнөх танилцуулгуудад гарсан энэ ондоо нийт одоо систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа төрийн захиргааны 1504 байгууллагад нэвтрүүлнэ гэсэн одоо энэ зорилттой хэрэгжүүлнэ гэж үздэг. Тэгэхээр бол яг ингээд жигдэрсэн үед бол байгууллагад нэвтрүүлэх нь өөрөө тийм одоо хүнд асуудал биш гэж харж байгаа. За одоо та бүгд эндээс гараад энэ харагдаж байгаа энэ системд ороод төлөвлөлтөө яаж хийх үү гэдэг ингэхээр бидэнд нэг зүйл яригддаг тийм. Харьцангуй төрийн байгууллагууд бол төрөл бүрийн системийн одоо нэвтрүүлэлт төрийн байгууллагууд бол олон. Тэ одоо өмнөх одоо 10 жил 20 жилийн отох юм бол. Тэгэхээр иргэний төрийн албан хаагчдаас нэг зүйл яригддаг нь за дахиад нэг систем ороод ирлээ. Одоо энэндээ би нэг нууц үг мөг одоо зохиох хэрэг гарах нь. Одоо ямар хэрэглэгчийн эрхийг хаанаас авна, яаж үүснэ, нөгөөхөө би мартчихвал яана гэдэг бол энд бол тийм зүйл гарахгүй. Бид нар анх төрийн албан хаагч болоод анкета бөглөөд өрөхөд анкетын дээр нэг мэйл бичиж байгаа тийм. Тэр маань нөгөө төрийн албаны зөвлөлийн хянамж систем дээр бүртгэгдэж байгаа. Тэгэхээр яг тэр мэйлээрээ систем нэвтэрж байгаа. Нэг удаа орохдоо данзарж байгаа энэ дэлгэцэн дээр бүртгүүлэх гэж үг байхгүй. Систем бүртгүүлэх гэж үг байхгүй. Зүгээр л нууц үг л авах. Тэгэхээр нууц үг нь имэйлээр нэг удаа ирчихнэ. Шаардлагатай тэрийгээ солилцсон. Ингээл нууц үгээ өөрийнхөө имэйлээр авснаар систем нэвтрэх хэрэглэгчийн ирэх үүсэж байна. Угаар хэлэх гэж байгаа нь дахиж тэгээд нэг систем төрийн албанд нэвтэрж байгаа ч гэсэн төрийн албан хаагчд бол одоо тийм бас дарамтлахгүй маа л гэдэг агуулгыг хэлэх гэж байна. За ингээд та бүгд бид бол одоо энд байгаа цугласан ялангуяа энэ гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой нөгөө ажлын байрны тодорхойлолтын заасан илүү одоо ойрхон ажилладаг энэ албан хаагчдаа бүгдээрээ нэг групп үүсгэжээ. Засгийн газрын үнийн нөөцийн газраас хариуцаад
Тэгээ бүгдээрээ юу гэхээр одоо төлөвлөлтөө хийхин тулд бид нар газар дээр нь очиж 15 байгууллага дээр ажиллая гэж. Тэгэхээр та бүгд нөр группээрээ дамжуулаад бидэнд хамгийн түрүүнд одоо яаралтай манаа дээр ирээч. Учир нь манайх одоо төлөвлөлт гарч байна. Одоо 15 манай төлөвлөлт бэлэн болж байна. Эсвэл яг болох гэж байна гэдэг ч юм. Ийм яаралтай байгууллагууд байвал төрүүлээ захиалгаа гэж болно шүү. Бид нар төрүүлээд очие гэсэн тэр байгууллагууд дээр. Тэгээд танай байгууллага дээр хэрэгжиж байгаа одоо та бүгдийг нэвтрүүлээд олон жил болцсон байгаа тэр системд хийгддэг сайн гэсэн үйлдэлүүдийг энэ систем хийж чаддаг байх хэрэгтэй. Түүнээс шүү дээ. Уг нь тэр систем дээр бид нар ингэждэг байсан чи одоо засгийн газраас нэгдсэн систем нэвтрүүлсэн чинь нөгөө бидний ингээд нэг аятайхан хийгээд явдаг юм маань байхгүй болцсон байна. Өстой балаа болцсон байж таа гэдэг юм уу. Ийм асуудал бол бид нар байлгахгүй. Та бүхэн саналаа чөлөөтэй тавиарай. Бид нар яг өмнөх систем дээр хийдэг байсан зүйлийг дордуулахгүйгээр тэрнээс нь одоо өшөө илүү боловсронгуй болох хүрээнд л нэмэлт төгжүүлтийг газар дээр нэгээд шийдээд явах юм аа. Тэгээд бид нар бол энэ системийг одоо туршилтын хүрээнд цаашид үлдсэн байгууллагууд дээр нэвтрүүлэх хүрээнд засгийн газраа төлөөлөөд засгийн газрын үнийн нөөцийн газар бол энэ системийн хөгжүүлэлтэн дээр одоо та бүхэдтэй байнгын нээлттэй ажиллахад бол бэлэн байгаа. Тэгээд үлээ группээ нэгээд тэгээд группээрээ дамжуулаад мэдээлэл системтэйгээ холбоотой харилцан заавар зөвлөгөөгөө биеиндээ өгөөд ингээд явцгаах уу тий. За. За алтан гэрэлд баярлалаа. Одоо саран гэрэлд дарга анхаарах асуудлууд дээр яг. За та бүхэн өнөөдөр минь түргээ. За сая бас нэлээдгүй захим системийнхаа талаар холбогдох мэдээлэлүүдээ өгчлөө. Тэгээ үүнээс гадна бас онцлоод хэлэхэд бид нар энэ захим системийг сайжруулахаас гадна ер нь төрийн албаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог бас шинжлэх хэрэгтэй байгаа. Сүүлийн 20 гаруй жил бид нар энэ цааснаар тайлгнадаг, төлөвлөдөг. За тэр нь одоо энэ процессын шинж чанартай тайлгналтаар Монгол улс ингээд өнөөдөр хүртэл яваад ирлээ. Тэгэхээр бид нар хажуугаар нь гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоогоо яаж шинжлэх вэ гэхээр түрүүн бас дурдсан үр дүнд үсэн үйл явцад суурилсан гэдэг энэ тогтолцоогоо хаалъя. Бид нар ажил төлөвлөж байгаа бол энэ төлөвлөлтөө үр дүнд суурилсан байдлаар төлөвлөж сурья. Тайлгнал нь үр дүнд хүрсэн байдлаар шалгуур үзүүлэлтээр ингэж дүнж сурья гэдэг энэ тогтолцоогоо бас давхар юм хоёр том одоо тогтолцооны өөрчлөлтийн одоо асуудал яригдчихэж байгаа юм гэдэг би онцлоод хэлээ. Тэгээд захим системтэй холбоотой давуу талууд бол нэлээдгүй сайн яригдлаа. За төлөвлөлтөн дээр ямар асуудал дээр анхаарах вэ гэхээр түрүүнд дурдсан Монгол Улсын хөгжлийн бодлогын удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн бодлогын баримтчгүүдтэй төрийн албан агчийн гүйцэтгэлийн төлөв үйлдэхгүйгээр одоо энэ процессын шинжтэй тайлбарлал болоод байгаа учраас бид нар энэ хэрхэн уялдуулах вэ гэдэг энэ асуудал дээр голлож анхаарай гэж байгаа. За энэ дээр бол бас хөгжлийн бодлого төлөвлөлт болон байгууллагын стратеги гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хоорондоо бүхэлдээ уялдахгүй байгаагийн шалтгаан нь өөрөө одоо энэ хөгжлийн бодлого төлөвлөлтөн дээр бас тодорхой хэмжээнд ингээд улсын хурлаар ороод батлагдаад тодорхой болцсон байгаа төлөвлөлтөө бид нар байгууллагынхаа стратеги төлөвлөгөө болон гүйцэтгэлийн төлөвлөгөөн дээр хангалттай ууж оруулж чадахгүй л хамгийн гол байгаа. Тийм учраас оны ихэнд бид нар онцолж төрийн байгууллагууд дээр энэхүү мэдээллийг яагаад өгч байгаа нь гэвэл тайлбарлал төрийн албаагч үнэлгээ ярихаас илүү төлөвлөлтөө энэ уялдаа холбоогоо хангаад сайн төлөвлөөч. Тэгэх юм бол бид нар бас жилийн эцэст энэ улсын хөгжлийн бодлогын баримтчийн гүйцэтгэл дээр төрийн албаагчийн оролцоо маань хийсэн ажил маань хэрхэн уялдаатай байгаа юм бэ гэдгийг бодтор үр дүнгээ гаргаад ирэх юм аа гэдгээр бид нар гол хэлэх гээд байгаа. За та бүхэн мэдээ засгийн газрын тогтоол 216 17 301 гэсэн 3 тогтоолоор байгууллагын стратеги төлөвлөгөө байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө төрийн жинхэнэ албаагчийн төлөвлөгөөний журмын дагуу өнөөдөр төлөвлөлтүүд хийгдэж байгаа. За үүн дээр бол байгууллагууд яг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэйгээ уяад стратеги төлөвлөгөөгөө жилийн өмнө босруулж гисэн байгаа хэдий ч сая Монгол Улсын засгийн газраас бас улсын хурл дөрвөн дарж бодлоосон 2026-аас 30 оны 5 жилийн үндсэн чиглэлийг бид нар 26 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уяахын зайлшгүй шаардлага гарч байгаа. Тийм учраас 26 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд та бүхэн 5 жилийн үндсэн чиглэлээ чиглэл туссан өөрийн байгууллагад хамаарах ажлуудаа бас уялдуулж тусах ёстой шүү. За тэгээд мэдээж төлөвлөлт яаж чухал вэ гэдэг дээр та бүхэн өөрсдөө сайн мэдж байгаа. Энэ бүх уялдаануудыг ингээд хангаад ирэх юм бол нөгөө бидний энэ үйл явцад суурилсан энэ өөртөө процессын шинж чанартай тайлбарнаас илүүтэйгээр өртөн ерөөсөө хөгжлийн Монголын хөгжилт хамаарах за төрийн албаагч байгууллагад хамаарах энэ өртөнгүүдээ бид нэр тодорхойлж өгөхийн тулд төлөвлөлтөө их зөв хийгээч гэдэг ийм мэдээлэл өнөөдөр гол нь хүргэж байгаа. За тэгээд төлөвлөлтөн дээр хамгийн гол чухал асуудал бол
гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт байдаг. Тэгээ шалгуур үзүүлэлтийг бид нар илүү хөгжлийн бодлого төлөвтийн одоо баримтчгууд руу чиглэсэн байдлаар үрдэн суурилсан шалгуур үзүүлэлтүүд гэж байна. Гацсан шин чанартай шалгуур үзүүлэлтүүд байна гэдэг. Тэгээ хамгийн энгийнээр нэг ганц жишээ хэлэхэд за жишээлбэл энэ замын салбар дээр зам хүчлтийн хувийг бид нар гаргаж байгаа бол энэ өөр гацсан шин чанартай буюу тухайн жил тухайн сард хэдэн гүйцэтгэлтэй гарч байгаа талаарх ийм одоо жишээлбэл гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт байхад ер нь жилийн дараа 4 жилийн дараа бид нарт энэ замын төвчрлийг бууруулахад энэ зам барьсан асуудал замын хүчлтийг одоо гүйцэтгсэн энэ хурмын өөрөө үрдэн болж ингэж гарч ирэхдээ уйлдаж ийм шалгуур үзүүлэлтүүдийг зөв босруулж тогтоох нь өөрөө чухал байгаад. За тэгээд жишээлбэл хэрэглэх газрын стратеги төлөвлөгөөн дээрх энэ зорилтуудаа сая систем дээр бас хэлжлээ. Бид нар стратеги төлөвлөгөөн дээрх зорилгоудаа шууд оруулж өгөөд энэ стратеги төлөвлөгөөгөө байгууллагын төлөвлөгөөтэйгээ хөгжлийн бодлогын баримт бичигтэйгээ уяад зорилтоо зөв тогтооод өгөх юм бол дараа нь систем дээр бид нар байгууллагаасаа нэгж газар хэлтс рүүгээ газар хэлтсээсээ төрийн албан агч руугаа энэ бүх зорилтуудаа арга хэмжээ болгож оруулаад арга хэмжээн дээрээ яг хариуцсан эзэнтэй гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдэнд өөрөө тодорхой ингээ батлагдаад явах юм байна. За тэгэхээр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бол 1 сарын 5-ны дотор одоо батлах юм журамтай байгаа. Тэгээд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөн дээр бол нэлээд хүн анхаарах асуудлууд байгаад байдаг. Манай хэрэглэх газар дээр бид нар бас түн шинжилгээ хийж үзсэн. За бусад төрийн байгууллагуудын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө тайланг аваад харахад бас энэ хэрэглэх газар болон яам агентлагууд дээр давтагдж байгаа, орон нутгад дээр давтагдж байгаа гүйцэтгэлийн төлөвлөгөө босруулахад анхаарах зүйлүүд бол нэлээд ижил байгаад байгаа. За тэгэхээр хамгийн түрүүн сая дурдаад байгаа энэ стратеги төлөвлөгөө, байгууллагын төлөвлөгөөгөө бодлогын баримт бичигтэйгээ уймаар байна. За нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссан албан агчийн чиг үүрэгт хамаарах арга хэмжээг байгууллагын төлөвлөгөөнд тусгасан төлөвлөлт өөрөө ингэж оновчгүй байгаагаас энэ баримтчгууд хоорондоо уялдахгүй байна гэдэг хамгийн том дүгнэлт гарч ирж байгаа. За нэгжийн төлөвлөгөөнд тусгасан шалгуур үзүүлэлт суурь түвшин, хөрөг түвшин тайлгнал харилцан адилгүй байгаа учраас жилийн эцэст одоо мониторинг хийгээд үнэлэхэд газруудын болон төрийн албан агчдын ачааллууд гарч ирж байгаа тайлгнал энэ бүх зүйлүүд юм ялгаатай гарч ирээд байгаа. Тийм учраас агуулгын хувьд ижил төстөө давхарсан арга хэмжээнүүдэд бууруулахтай арилгах, за оновчтой байдлаар томьёолж тодорхойлож өгөх нь өөрөө энэ төлөвлөлтийн хамгийн одоо чухал асуудал юм шүү гэдгийг бас онцолж хэлье. За хөрөх төвшинг тоон болон чанарын одоо утгаар илэрхийлэг өөрөлдөл гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хамгийн зөв тогтоохгүйгээс болоод манай төлөвлөлтүүд бүгд оновчгүй болоод байгаа. Үүний тооны болон чанарын үзүүлэлтээр маш тодорхой төлөвлөлт өгөх юм бол үр дүнд нэлээд нөлөөтэй байгаа. За мөн зорилт арга хэмжээний хэрэгжилтэнд одоо хэрэгжилтийг хэрэгжүүлэхтэй холбоотой төлөвлөлт одоо суурь төвшин, зорилттой төвшингүүдээ маш сайн тогтоож өгөх хэрэгтэй. За ингийн тулд өөрөө одоо тухайн албан тушаалтны чиг үүрэг, за тэгээ зорилт арга хэмжээ бүр өөрийнхөө нэгжийнхээ чиг үүрэг бүхэл одоо баримтчгуудтайгаа уялдаж ингэж төлөвлөх зүйтэй байгаа. За ингээд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө 1 сарын 5-нд батлагдсны дараа газар нэгжийн төлөвлөгөөнд 1 сарын 7-нд батлагдчихж байгаа. За үүн түрүүнд дурсалжсан мөн одоо зорилттой арга хэмжээ болгоод за албан агчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө босруулна. За төрийн албан агчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө 1 сарын 15-ны дотор бүх төрийн байгууллагууд дээр босруулагдаад дууссан байх ёстой. Тэгэхээр албан агчийн гүйцэтгэлийн зорилт дээр бол уялдаатай байх, үр дүн чиглэсэн байх, тодорхой байх те энэ бүх одоо зорилт одоо ойлголтуудыг хэцүү төлөвлөж явах нь чухал байгаа. За ингээд 15-ны дотор төрийн албан агчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг босруулахад бас дараах зүйлүүдэд бас та бүхнийг анхаараасай гэж хүсэж байна. Энэ бас манай хэрэглэх газрын төрийн албан агчийн одоо тайлан дээрээс гарч ирсэн юм дүгнэлтүүд байгаа. Тэгэхээр нэг удаагийн чанартай ажлыг нэг арга хэмжээ болгож төлөвлөж тайлангахгүй баймаар байна гэд. За жишээлбэл одоо 2 сарын 15-ны дотор бид нар хуулиараа хасгуун төрийн албан агчид бүгд бөглөдөг. Гэтэл энийг өнөөдөр бид нар бүх байгууллага нэгж төрийн албан агчид өөрсдийнхөө байгууллагын төлөвлөгөөнд энийг төлөвлөж одоо үндсэн ажлын нэг арга хэмжээ болгож 70 оноо авах ямар шаардлага байхгүй. Энэ бол хуулиар тогтоосон төрийн албан агчийн өөрийнх нь одоо хийх ёстой чиг үүрэг байх ёстой. Гэтэл энийг бид нар нэлийн задлаад хувь төрийн албан агч болгон өөрсдөө хасгоомыг мэдүүлнэ. Би байгууллагын гүйцэтгэлийн
төлөвлөгөө гаргана, албан агчийн төлөвлөгөө гаргана гэдэг ийм ажлуудыг төлөвлөд өгдөг. Гэтэл өнөөдөр бид нар байгууллагын хэмжээнд болон газрынхаа хэмжээнд хийх ажил чинь өөрөө энэ одоо хуулиар хүлээсэн үүргүүдээс хамаагүй илүү байх ёстой. Тэгтэл өнөөдөр бид нар эсэргээрээ энэ хуулиар хүлээсэн үүргүүд апил бичиг баримтаар шилжүүлэх гэх мэт ийм ажлуудаа үндсэн том ажил болгож төлөвлөд одоо энэ их хувийг эслээд байгаа нь манай бас төлөвлөлтийн хамгийн том алдаа шүү. Энэ дээр бас манай байгууллага сайн анхаараарай. За ажлын үр дүн бүрэн одоо илэрхийлээд хэмжигдэхүйц байх, тоон бо чамрын утгаар шалгуур үзүүлэлтүүдэд зөв тогтоох. За тэгээд энэ байгууллагын нэгжийн за цаашлуул байгууллагын арга хэмжээ маань хөгжлийн бодлогын нарийн төчгийнхаа дамжиж тусгасан энэ зорилтуудаа хэрэгжүүлэх чиглэсэн байх гэдэг дээр ингээд гол анхаараарай гэж хүсье. За гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр бол мэдээж гарцын буюу үр дүнгийн гэдэг энэ одоо шалгуур үзүүлэлтээр илүү та бүхнийг анхаарад энэ маань хэмжиж болох үз за сонголттой цаг үеийн олсон байх ил тавих боломжтой байх гэдэг бүхэл одоо байдлуудаар шалгуур үзүүлэлтээ маш сайн зөв тогтоогод өгөх хэрэгтэй. За тэгээд сүүлд нь би хэлэхэд энэ койкод төслийн хүрээнд нэмэлтээр бас засгийн газрын хувийн нөөцийн газар төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын гарын авилгыг солонгосын жишээн дээр үндэслээд солонгосын эрдэмтэн профессоруудтай хамтарч боловсруулсан байгаа. За энэ гарын авилгыг өнөөдөр бид нар та бүхэнд болон төрийн бүх байгууллагуудад хургуулчин нийтний 150-аар хуудас бүхий. За энэ дээр хамгийн гол бид нар энэ гарын авилгаараа дамжуулж төрийн байгууллагуудад юу хэлэх гэсэн бэ гэдэг. Тэгэхээр шалгуур үзүүлэлтийг яаж боловсруулах ёстой гэм бэ? За тэр тусмаа одоо хэрэглэхийн газар нэгж төрийн албан агчид шалгуур үзүүлэлтүүд ямар байх ёстой юм бэ? Яамдууд дээр төрийн албан агчийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн боловсруулах юм бэ гэдэг дээр нэлээдгүй бодит жишээн дээр бодит кейс дээр бид нар жишээ авч аваад өөрсдөө хамтраад ийм гарын авилгыг боловсруулсан байгаа. Тэгээд энэ гарын авилгаас та бүхэн шалгуур үзүүлэлтүүдийн жишээнүүдийг сайн хараад байгууллагынхаа болон төрийн албан агчийн газар нэгжийнхээ гүйцэтгэлийн төлөвлөгөөг сайн боловсруулаарай гэж хэлье. За саран гэрэл орд баярлалаа. За одоо хөтөлбөрийн дагуу цахим систем төлөвлөлт гүйцэтгэл үнэлгээг хэрхэн оруулах талаар танилцуулга хийх үү? Хийцнэ үү? Хийцнэ. За тэгвэл төрийн албан агчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийн танилцуулга сайн хийгдлээ. Анхаарах асуудлуудын талаас мэдээлэл өгдлөө. Ямар зорилготой, ямар ач холбогдолтой, ямар үр дүн төрхийн тулд хийж байгаа талаар та бүхэн тодорхой ойлголттой болсон байх. Тэгээд одоо тодруулж асуух асуулт санал байвал одоо асууя, санал хүсэлтээ хэлье. Туршилт хийж байгаа 1500 байгууллагаас бид 15 байгууллагад нийт одоо төрийн захиргааны байгууллагуудын нэг хувь дээр богино хугацаанд хордон үр дүнтэй туршилтууд хийн. Туршилтын явцад одоо анхаарах, засах, сайжруулах асуудлуудыг байна. Сайжруулаад тэгээд энэ жилдээ гэж ярьж байгаа энэ хагас жилдээ багтаагаад 1500 байгууллагуудаар бүгдийн төс нэвтрүүлэх ийм зорилго тавьж байгаа. Тийм болохоор хамгийн одоо эхэлж сонгогдсон энийг нэвтрүүлэх тал дээрс байгууллагын 15 байгууллага маш одоо илүү манлайлалтай, илүү бас үлгэр дуурайлуулж илүү хариуцлагатай, санаачлагтай ажиллах ёстой. За энэ байгууллагын удирдлагуудаас өнөөдөр гэр бүл хөдөлмөр нийгмийн байгууллагын яамны төрийн нэрийн бичгээр ирээгүй байна. Яасан? Ээлж амралтай. Энд бид нэр тайлбар тавьчих болохгүй юу? За хот байгуулалт барилга орон сууцлалын яамны төрийн нэрийн бичгээр баяраа. Тэр хамаагүй тэр хүндэтгүүс шалтгаан биш. Ээлж амралтаа бол орлож хөрсөн байх хэвээр. Бүртгэл хийхдээ бас энэ бүртгэх хэвээр. Улсын бүртгэл ерөнхий газрын дарга даав юм. Тэгээд энэ бүртгэл шилдэг юм уу? Тэг гол байгууллагуудын удирдлагууд нь өөрсдөө ингээд юм бүртгэл хийхдээ хүндэтгүүс шалтгаантай бичих ёстой. Хэрэг хүндэтгүүс шалтгаан байхгүй бол энэ хүмүүстэй арга хэмжээ авах ёстой. Надад танилцуулахдаа ингээд удирдлагууд нь байхгүй бүртгэл танилцуулж яаж байгаа юм тэгээд төгөөр амралттай бол амралттай орлох нь ирэх ёстой шүү дээ. Энэ дэрийн бичээд хоос орхидог яаж байгаа. Арга хэмжээтэйс арга хэмжээтэй бас биелэх ёстой шүү дээ. За тэр баяраа сануулах арга хэмжээ. Нөгөө хоёр хүний хүндэтгүүс шалтгаан гэж ойлголоо. Эхнээс хариуцлагатай байцгаана.
эхнээсээ одоо 7 хоног болгон та бүхэн байгууллагын удирдлагууд хүрэлцээрсэн байгаа 15 байгууллагын удирдлагууд яг ямар үр дүн гарч ийн, юу нь болж ийн, юу нь болохгүй байна. Энийг хурдан хугацаанд туршиж нэвтрүүлэх тал дээр та бүхэн илүү санаачлагтай ажиллана. Энэ тал дээр засгийн газрын хүний нөөцийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана. За энэ одоо систем хөгжүүлэгч байгууллага хувийн хвшлийнхэн бас одоо бүх талын тусалцаа үзүүлж ажиллах ёстой шүү. Үүний төлөө бас мөнгө авч байгаа шүү. Зүгээр үн төлбөргүй хийгээгүй. Тэг биз? Тийм бол хаана бүгдээрээ энэ одоо системийг хурдан хугацаанд оновчтой зөв нэвтрүүлэх тал дээр илүү манлайлалтай ажиллана. Тэгж ойлгож та бүхэн илүү хариуцлагатай байхыг та бүхэндээс хүсье. Одоо тийм учраас одоо эхнээсээ илүү гэдэг нэг систем нэвтрүүлэх гэж байгаа юм байна. Бас байдгал нэг болдгол нэг систем ярьж лээдийн тэгэл тэгж ял хайдын орхитгийн гэдэг байдлаар хандахгүй. Тийм болохоор одоо асуулт санал хүсэлтэйвэл Илэн Далангүй бас намайг байгаад хэлээд ав. Цаашдаа 7 хоног болгон ямар хуу явцтай явж үр дүнгээ одохудаараа танилцуулж яв. Ингээд сарын дотор үндсэндээ систем өдр богино хугацаанд туршилтаа хийгээд засал сайжруулад нийт төрийн захирал байгууллагуудад нэвтрүүлэх юм зорилго тавьж байгаа. Үүнд гарч ажиллана. За асуулт санал хүсэлтэйвэл эхэндээ сайхан зовлон жаргалаа яриад авчихсан дээр шүү дээ тийм ээ. Та болно гэж бодож байна уу, болохгүй гэж бодож байна уу, зөв гэж бодож байна уу? Шаардлагатай гэж бодож, шаардлагагүй гэж бодож бас Илэн Далангүй хэлээд авах хэрэгтэй. Ээд хэрэгтэй мөн чинь байдгалын систем байна шүү дээ гэж ивэл нэг нүгөө ярьстэй. За асуулт санал байл. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Холзоо дотоод төргийн өдрийн нэрийн бичгийн дараах мегмар байна. За энэ систем мөрөрлөх юм бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан төрийн албаны үр дүн суурилсан энэ юг сайжруулна гэсэн зорилтын өрөөнд оруулж ирж байгаа энэ төрийн албан агчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн захин системийг нэвтрүүлэх энэ эхлэлийг бол одоо Хөлзөө дотоод төргийн яам түүний одоо харьяа хоёр агентлаг маань бас туршилтын хугацаанд ингээд сонгогдоод орж байгаад бол талархаж байна. Саяны системийн танилцуулгаас харахад бол бүх зүйл бол илүү тодорхой болох юм байна. Өөрөөр хэлэх юм бол одоо байгууллагын стратеги төлөвлөгөөнд туссан зүйлүүд нь нэгжийн төлөвлөгөө юу байгууллагын одоо стратеги нь нэгжийн төлөвлөгөө болон нэгжийнх нь албан агшин гүйцэтгэлийн төлөвлөгөө болоод ингээд зорилт арга хэмжээнүүд нь доошоо ингээд уялдаатай ингээд явах нэ гэж. За зүгээр миний асуух гэж байгаа асуулт бол манай Хөлзөө дотоод төргийн яам бол ялангуяа яамны аппарат бол тухайн оны 2000 одоо жишээ нь 26 оны төлөвлөгөөгөө бол яг энэ 26 онд үр дүн гаргахтай холбоотой зүйлүүдээ яамны төлөвлөгөөнд тусгаад за 27 он гэдэг ч юм уу одоо дараагийн нэг бодлогын баримтчид дурдсан зорилтуудын бас нэг наадлын одоо бэлтгэл ажлыг хангах зүйлүүдээ байгууллагын төлөвлөгөө биш нөө нэгжүүдийн төлөвлөгөөрөө гол нь оруулаад ингээд бэлтгэлийг хангуулад одоо судалгааг нь хийлгүүлж яадаг ч гэдэг юм уу. Ингээд үр дүн гарах биш бэлтгэлийг хангуулах тийм юмнууд орж ирдэг. Тэгэхээр энэ 26 онд хийх гэж байгаа үр дүн гарч байгаа зүйлүүд маань ингээд задраа тусчлаа гэхэд 27 онд үр дүн гаргахаар бидэд тооцож байгаа зүйлүүдийн бэлтгэл ажлын юмнуудыг одоо жишээ нь нэгжийн төлөвлөгөөн дээр яамны төлөвлөгөөн нь ороогүй зүйл нь нэгжийн төлөвлөгөөн дээр нэмэлтээр ингэж оруулаад тусгаад явах болцоо энэ систем байгаа юу тийм ээ. Энийг нэг тодруулаад асууя. Бид нар бол яг сая өнгөрсөн 7 хоногийн сүүлээр удирдлагын зөвлөлөө хурлаараа хэлцээд 26 оныхоо яамны төлөвлөгөөний төслөө бол танилцаад зарим нэг зөвлөлийн хурал дээр гарсан санал хүсэлтүүдийг тусгаад одоо энэ 7 хоногийн 3 дахь гэхэд баталгаар ингэж ажиллаж байгаа. Хэрвээ энэ мань батлагчвал саяны одоо энэ систем рүү одоо дараахан оруулах тал руугаа бид бүхэн ингээд өнөөдрөөс ажлын манай Хөлзөө дотоод төргийн яамнаас энэ шинжилгээ үнэлгээний газрын дарах ашиг тогтоох төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч зуул хүний нөөцийн асуудлаар ирсэн Бадан нормын аппаратаас бол оролцож байгаа. Тэгээд цагдаагийн олон улсын бүртгэлийн байгууллагаас бол төлөөлөлд нь энд байна. Тэгээд саяны зүгээр асуултанд нэг тодруулаад хариулт өгчөөч гэж хүсэж. За баярлалаа. За Хөлзөө дотоод төргийн бас ачаал богдлогч харьяа байгууллагуудаас бүгд бүрэн бүрэлдэхүүн оролцоод талархаж байна. Барилга хотоо болтын ганцхан хөл оролцож байна. Ийм хариуцлагагүй байхгүй шүү.
төлөвлөж гастай барилгатай болтой юм. 26 төлөв. Өнөөдөр бэлэн болж байгаа юм. За стратеги төлөв 28 оныхоо стратеги төлөв баталсан уу? Тэрийг одоо апдейт хийх шаардлагагүй юу? Яагаад шаардлагагүй вэ? Шаардлагатай байх ёстой. Сая та хүн танилцуул гарсан тийм үү? Бид нар шинэ итгэл эрс шимтгэлгээд 20-30 оны 5 жилийн үндсэн чиглэл баталсан. 5 жилийн үндсэн чиглэл. За дээрэс нь 26 оны жилийн дэлхийн улсын хөл батлаад өгсөн. Тэг үүнтэй холбогдуулаад 28 он хүртэл байгууллагууд яамдууд тийм үү? Аймагуудаас ялгаа авахгүй стратеги төлөвлөгөөндөө өөрчлөлт хийх ёстой. 20-30 оны 5 жилийн үндсэн чиглэл сая их хурл баталсан шүү дээ. Түүнтэй холбогдуулж. Ингээд 28 хүртэл стратеги төлөвлөгөө чинь шинжилдэнэ. Үүн дээрээ тулгуурлаад 26 оныхоо төлөвлөгөөг батлана. 26 оны төлөвлөгөөнд чинь сая одоо танилцуулга дээр гарсан. Ер нь бол тэгж л явдаг. Он дамжаад тийм 28 хүртэл хэрэгжих ажлуудын тухайн жилдээ хийж ямар төвшөнд хүрэх үү гэдгээ тийм одоо ямар төвшөнд байгаа үнэлээд энэ 28 он дуусахын чинь 26-нд 33%, 28-нд 33%, 27-нд 29-нд 28-нд 33% гэдэг байдлаараа хэмжээд хэмжигдсэн хэмжээгээр 26 оны төлөвлөгөөнд сум. Ийм л зарчим барьж явах хэрэгтэй. Ийм л зарчим. Тийм дагуу тэгэхээр мегмар дарга сая бол 27-нд хийх ажлынхаа бэлтгэлийг хангах маань хэдэн хөгж эцэгний ажлынхаа. Өнөөдөр ямар суур төвшөнтэй байгаа. Энэгээр үнэлээд за тэгвэл 27-нд энэ 27-нд дуусах ажлын хийх бэлтгэлийг хангах нь 26 хэдэн хөв энийг л хийнэ. Гэдэг байдлаар төлөвлөлтөөр хийгээд явна шүү дээ. Тэгээд зөв төлөвлөхгүй бол төлөвлөлчин буруу бол мянган сайн гүйцэтгэл байгаад үр дүн гарахгүй. Тийм үү? Үйл явц биш ээ, үр дүн гүнлээ гэдэг бид нар. Урд нь тийм үү? Хийсэн ажил хийсэн нэр зүгэл дүрсгэл тайлгнадаг эцэст нь сэтгэл хангамж дундуур байгаад байгаа шин тэнтэй холбоотой. Ард түмний, ард иргэдээ. Үр дүн харагдахгүй байгаа. Бодиттой нүдэнд харагдаад гарт барагдахуйц үр дүн гарахгүй байна гэдэг чинь төлөвлөлчин буруу байна. Дээрээс нь төлөвлөлт нь сайн байсан бол гүйцэтгэл алга байна гэсэн үг. Тийм болохоор эхлээд төлөвлөлт сайн байх хэрэгтэй. Зөв төлөвлөх хэрэгтэй. Тэгжээж гүйцэтгэл сайн байж үр дүн гарна. Сайн төлөвлөлтөй гүйцэтгэл байх юм бол үр дүн гарахгүй. Төлөвлөлчин буруу байгаад хичнээн сайн гүйцэтгэхэд байхад үр дүн гарахгүй. Тийм болохоор эцсийн зорилго бол үр дүн чиглэл гэдэг л одоо хамгийн том ялгаа бол энэ. Үр дүнд суурилна, үр дүнд чиглэнэ. Тэгээд бодлогын бичиг баримтуудын хоорондын уялдаа хангагдах. 26-аас 30 оны үндсэн чиглэл, 24-аас 28 оны засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөр, 26 оны улсын их хурлаас баталчихсан жилийн төлөвлөгөө энэ бол тухайн байгууллагуудын үндсэндээ одоо том бодлого, том зорилго, стратеги. Үүнийг нэгжүүдэд оруулж ирээд тэгээд ажилтнуудаа хүртлээ ингээд ажил болгож төлөвлөж эдгээр чи хоорондоо уялдаатай байх хэрэгтэй. Бидний ганцхан уялддаггүй төлөвлөлт буруу байдаг шалтгаан бол энэ бодлогын бичиг баримтуудтай нийцүүлж яамдууд төлөвлөгөө хийдэггүй. Яамдуудын ажилтнууд төлөвлөгөө хийхдээ сая саран гэрэл дарга хийж байгаа. Нэг удаагийн ажиллаа төлөвлөгөөнд оруулцдаг. Хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй ажлаа төлөвлөгөөнд оруулцдаг. Эцэст нь түүнээс үр дүн гардаг. Зүгээр л одоо хийх ёстой ажил. Хийх ёстой ажил хийчихэл үр дүн байхгүй юм чих. Тийм их балдаанууд л анхаарах ёстой шүү гэдэг юм хэлээ. Тэгээд 1.15 гэхэд төлөвлөгөө дуусах ёстой. Төрөмийнхэн болоод. Энд дээр засгийн газрын хүний нөөцийн газар туслаад Төв аймаг, за Төв аймгийн бас аль сум байлаа. Баян сумынхан камера өгөл. Баян цогц сумынхан камера өгөхгүй иргэн хэм гаргацаад энэ зааланд хэдэн хүн сууж харцмаар байна. Баян сум сонсож байна уу? Баян цогц сумынхан. За сайн байна. Олол оролцож байгаа юм байна. За ингээд бид нар чинь үндсэндээ яамнаас ахуулаад агентлаг хүртлээ ингээд оролцуулж байгаа. За аймагтаа болохоор аймгийн засгийн хамгаалалтын газар, сумын засгийн хамгаалалтын газрыг оролцуулж байгаа. Энэ чинь үндсэндээ бол одоо дээд дунд доод одоо анхан шатны нэгж хүртлээ бүх төвшөндөө туршилтаар оролцуулж байгаа. Тэгээд тийм байгаа шүү. Энийг таавхан бас ойлгоод илүү бас ачлал хөдөлгөөд оролцъё. Баян цогц сумынхаа идэвхтэй оролцож байгаа. Баяр хүргээ таавхандаас. За өөр асуулт санал байл.
За түүний сэтрэн тамийн газар 1 сарын 15-нд хийж дуусгах юм уу гэж. За журмаар бол 1 сарын 15-нд та бүхэн цаасаар төлөвлөлтөө хийсэн байгаа. Тэгээ саний хэлсэн анхаарах асуудлуудын төлөвлөгөөд сайжруулад захим руугаа 15-ны дотор оруулах юм боломж байгаа. Захим системээр бол 15-наар хязгаарласан дуугийн байдлаар бол онцороор хязгаарсан юм бол байхгүй байгаа. Яг тэр туршилтын журмаар бүх боломжуудаа маш хурдтай оруулах ийм цаг хугацаа бидэнд амгдсан байгаа. Тэгэхээр аль болох журмынхаа дагуу захим руугаа засны төлөвлөлтөө сайжруулад оруулнаа. Олжээ. Олжээ вебинарыг яасан хариулъя. Системд юу нэмэлтээр үүрэг даалгавар гэдээ оруулах болцоо нь байгаа системд. Гэхдээ одоо хууль тухайлбал ийм зүйлүүд яадаг. Иргэдэд гараад байдаг л да. Тэр нь хуулийн төсөл боловсруулна гэдэг. Тэгэхээр хуулийн төсөл боловсруулна гэдэг нь тэр хууль батлагдахгүй үр дүн гарахгүй. Гэтэл стратеги зорилтын дээр болохоор ийм хуулийг одоо батлуулна гэдэг зорилт тавьчихдаг. Тэгэхээр тэр хуулийг батлуулах нь өөрөө 1 жилийн ажил биш, 2 жил, 3 жил магадгүй дамжсан ийм ажил болдог. Тэгэхээр нөгөө бэлтгэл ажил буюу хуулийн төсөл боловсруулах гэдэг нь одоо бэлтгэл ажил болох. Тийм зүйлүүд ялангуяа хууль зүйн салбарт их гардаг. Хэрэг эрхлэгтэй ч гэсэн гардаг. Тэгэхээр энд бид нэр ихэвчлэн ямар зөвлөмж өгдөг гэхээр тэр хуулийн төслийг боловсруулах бэлтгэл ажил нь өөрөө бас маш их ажил шаарддаг. Нөгөө судалгаа шинжилгээ хийх, нөгөө үр дагаврын шинжилгээ хийх энэ гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ одоо процесс ажлууд нь өөрөө тэр хуулийн төслийг боловсруулах уу тэр бэлтгэл ажил нь өөрөө нийт хуулийг бий болгохын хэдэн хувийг эзлэх юм гэдгийг тодорхойлоод тэгээ процессуудаа нарийн задлж өгөөд тэгээд тэрийгээ доош нь нэгжийн төлөвлөгөөн дээр аль нэгж хариуцахыг, аль нэгж тэр хуулийн төслийг боловсруулахыг тэр нэгж дотроо аль албан хаагчид энэ хуулийн төслийг боловсруулах юм буюу тэр бэлтгэл ажлыг зохион байгуулахын гэдгийг ингээд шатсан байдлаар задлаад явах нь зүйтэй л гэж яадаг. Тэгэхгүй болохоор үр дүн гараагүй ажил гэж тэрийг бас үзэж болохгүй байдаг. Бэлтгэл ажил буюу хуулийн төсөл боловсруулах гэдэг бол өөрөө маш их цаг хугацаа шаарддаг, маш их хүн хүч зарцуулдаг, олон судалгаа шинжилгээ хийдэг ийм ажил байдаг учраас. Тэгэхээр оруулахтаа бол төлөвлөлтөн дээр нэмэлт ажил гэхээс илүүтэйгээр уг нь бол бэлтгэл ажил гэдгээ байгууллагын төлөвлөлтөндөө хийгээд тэгээд доошоо ингээд шатлаад ингээд явбал илүү зүйтэй л болно гэж харах гэдэг. За үнэхээр болоогүй ажлыг бол нэмэлт гэж үсгээд системд оруулах боломж байгаа. Гэхдээ бидний нэг боломж байгаагаа илчээр одоо бидэнд ингэ сул тал нэг мэдсэн чинь ерөөс хамаг ажил нэмэлт ажил болоод орцсон байх вэ гэдэг тийм болгоомж л байна. Төлөвлөлт их чухал гэдгийг харагдаж байна тийм ээ. Хуулийн төсөл батлуулах гэдэг төлөвлөчих юм бол дараад нь батлуулж чадаагаа яаж үнэлэх вэ? 70% гэх юм уу, 80% гэх юм уу, 50% гэх юм уу, 30% гэх юм уу. Тэгэхээр хуулийн төсөл батлуулах гэдэг хүртэл процессод юм уу? Судлах, үзэл баримтлалыг батлуулах, хуулийн төсөл боловсруулах, судалгаанууд хийх, засгийн газрын хуралдаар хэлэлцүүлэх, дараад нь их хурлд өргөн барих, их хурлаар хилцэсгээ шийдвэрлэх, дараад нь их хурлаар эцэс батлуулах гэдэг энэ их процессуудыг бүгдийн төлөвлөлтөндөө зөв хийгээд өгчих юм бол түүнийг хэмжиж, хянаж, үр дүнг тооцож болно. Тэгэхгүй зөвхөн хуулийн төсөл батлуулах гэл тавьчих юм бол хэмжих хэцүү, хянах хэцүү, үр дүнг тооцох хэцүү. Тийм болохоор төлөвлөлт гэдэг юм чинь чухал гэж энд хэлээд байгаа шүү дээ. За өөр асуулт санал. Сайн мэдсэн надад асуулт байна. Ашигт малтмал газрын төсний газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга мөнгөтэй байна. За манайх өнөөдөр 4 өдрийн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн. Манай ахлах ажилтан Тэмүүжин, хүний нөөцийн ахлах ажилтан Бачимэг, хүний нөөцийн ахлах ажилтан Балармаа гэсэн бүрэлдэхүүнтэй ирсэн. За манай дээр ийм асуудал үүссэн байна. Одоо 26 оны төлөвлөлтөнд манайх хяналт гүйцэтгэл удирдлагын өөрсдийн системтэй. Энэ дээр 26 оны төлбөрийг шилжүүлэх дээр яг хүлээгдэж байна. Тэгэхээр бид нэр одоо энэ систем рүүгээ шилжих хэмжинэ гэж тооцоолоод тухайн одоо нөгөө хуучин явж байгаа системийн төлбөрийг шилжүүлэхгүй байгаа гэдэг дээр нэг асуудал үүсэж байна. Хоёрдугаарт нь энэ систем нь хүний нөөцийн системтэй яаж интеграц хийгдэх вэ гэдэг дээр бас сонирхол татж байна. Энэ нь яах вэ гэхээр боловсон хүчний чадамж эрс бүртгэл эдрийг бол бас уяад өгчл илүү зүй зохистой харагдаж байна. За албан хавчтаас улиралдаа ч юм уу шалгалт аваад шалгалтын оноог ийшээ уяад өгчл бас их зүгээр санагдаж байна. Гүйцэтгэл дээр тухайн ажилтны уур чадварыг шалгалтын онооноос шууд хамруулад оруулаад ирчил зөв зохистой. Цагийн удирдлага, цагийн хяналтыг бас тухайн ажилд яг бүрэн гүйцэтгэж ажилласан хэсгийг энэ хяналтын програм руу бас оруулаад гүйцэтгэл
рүү нь холбоодогчвол бас зүгээр санагдаж байна. За өмнөх системийнхээ датаг авч нийлүүлэх боломж байгаа юу? Тэрэн дээр бас систем нэвтрүүлж байгаа багийн зүгээс асуулт байна. За баярлалаа. За маш чухал асуултууд асууж байна. Хариулах. Заалтын хэрэглээ. За сүүлийнх нь интеграц хийх үү гэж интеграцийн ашиг малтгүй газрын засгийн газар дээр нөлөөтгөө үеийн хугацаанд ийм өөрийн систем хэрэглээд эхэлсэн тийм. Тэгэхээр энэ үүссэн датаг нь бид нэгдсэн систем рүү оруулж өгөх энэ одоо ажлыг бас зохион байгуулна гэж төлөвлөж байгаа. Гэхдээ үүнд бол та бүгд бас анхаараа. Өөрөөр хэлбэл танай хөгжүүлэгч нь хувийн компани байгаа тийм. Тэгэхээр тэр танай мэдээллийн сан өгөхгүй хэдийгээр бид та нартай ярьж байгаа ч гэсэн тэр хувийн компанийн програмаар боловсруулсан учраас тэр хувийн компаниас хамааралтай байгаад байгаа. Тэгэхээр тэр компанитайгаа одоо биднийг бас ойлголцуулж өгөөрэй. Одоо манай хөгжүүлж байгаа компани танай тэр системийг хийсэн компани хоёрыг хоорондын тэр хамтын ажиллагаа сайн байх чиглэл танах илүү бас анхаарч өгөөрэй гэж хэлэх байгаа. За систем дээр түрүү албаагчийн шалгалттай холбоотой болон энэ хувийн нөөцийн удирдлагатай холбоотой зүйлийг хувийн нөөцийн HR системтэй холбож болох уу гэдэг. За бид байгууллагын HR системтэй энэ системийг холбоод явах нь бол мэдээж хэрэг зохимж байх тийм. Одоо саяын төрийн зархааны 1504 байгууллага дээр хэрвээ HR-ийн систем ашиглаж ивэл тэр болгонтой бид нэр синхрон холболт хийх нь бол зохимж. Харин бид нэр төрийн албаны хувийн нөөцийн нэгдсэн удирдлагын систем төрийн албаны зөвлөл дээр байна. Одоо бидний юугаар хэл занснаар бол нөх хэмнэн систем тийм. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим систем гэдэг. Тэгэхээр төрийн албаны хуулиараа болон засгийн газрын 2019 оны 74-р тогтоолоор батлагдсан энэ төрийн албаны тоо бүртгэлийг үүсгэх, хөтлөх энэ эрх нь төрийн албаны зөвлөлд байна. Тэгэхээр энэ эрхийн өрөөнд төрийн албаны зөвлөл хүний нөөцийн төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг бүрдүүлэх буюу одоо бидний төрийн албаны нэгдсэн HR систем төрийн албаны зөвлөл дээр яваад байгаа. Тэгэхээр харин таны хэлээд байгаа саналаар бид цаашдаа энэ системийн апгрейдэн дээр бол илүү тазтай хамтрах замаар саяын HR-ийн системтэй синхрон холболт бол тазын системтэй синхрон холбогдох, тазын мэдээллийн сантай синхрон холбогдох асуудлуудыг бол бид илүү төлхөө хийнэ гэж харж байгаа. Одоогоор бол синхрон холбосон зүйл байгаа нь саяын туршилтаар орж ирж байгаа 15 байгууллага. Бусад орж ирэх энэ байгууллагуудын албан агчдын өөрийн хувийн бүртгэл болоод байгууллагын бүртгэл системд хийгдэг. Энэ бол за одоо тий шууд нөгөө хэмнэн системээс татагдаж орж ирээд түрүү нөгөө эрхийн асуудал ирсэн тий систем та бүртгэх одоо өөрөө бүртгүүлэхэд яах вэ? Энд бол бүртгэл үүсэхгүй өмнө нь анх төрийн албанд анх орж ирэхдээ л анкет бүглэхэд тэн дээр бичсэн имэйлээр орж байгаа энэ төргээд байгаа нь юу гэхээр хэмнэн системтэй одоо байгаа синхрон холболтын нэг хэсэг нь энийг хэлдэг. Нэмэт хэлэхэд сая эхний 15 байгууллага дээрх бид нар бүх датагаа аваад төрийн албаны зөвлөлтөд ингээд холболтуудаа хийгээд явцсан байгаа. Ер нь бол төрийн албаны хуульд заасан байгаа. Төрийн албаагчийн гүйцэтгэлийн сүүлийн одоо 3 удаагийн үнэлгээ төрийн албаагчийн ахин дэвших сонгон шалгаруул зэрэгдэг бахих бүх одоо мэдээлэлтэй холбоотой байдаг. Тийм учраас энэ системийн үр дүн дээр бид нар төрийн албаагчдын ABCD авсан энэ үнэлгээгээ шууд одоо төрийн албаны зөвлөлийн одоо сонгон шалгаруулалтын процесс, ахин дэвших процесс, зэрэгдэг авах процесс энэ одоо бүгдтэй гүйцэтгэлийн үнэлгээний системүүд бүгд бас сүлдээ үедэж явна. Энэ ажлыг бид нар бас энэ намда багтааж хамтарч төрийн албаны зөвлөлөө хийн. Нөгөө төлбөрийн асуудал гэж хэлсэн тийм тэрэнд нь хариулъя. Сайдын танилцуулган дээр өгөн дээр хүртэл гарсан тавид анзаарсан бол энэ систем өрснөрөө төрийн албан тодорхой эмнэлтийг авчирч байгаа гэж. Тэр эмнэлтийн нэг нь одоо ашиглаж байгаа систем ижил төрлийн гүйцэтгэлийн үнэлгээний ижил төрлийн системийг өөрөөхөө байгууллагад ашиглаж байгаа одоо 100-аад байгууллага байна гэж яриад байгаа тийм. Тэгэхээр 100-аад байгууллага энийг бол танах. Тэгэхээр танах энэ дээр одоо мейнтенсийн буюу саппортын зардлыг сар болгон жил болгон төлөөд байгаа. Тэгэхээр энэ 100 байгууллагын саппортын зардал одоо зөвхөн засгийн газар дээр нэг л төлөгдөнө гэсэн. Тэгэхээр дор иж одоо 100 дахин энэ саппортын буюу мейнтенсийн зардал хэмнэгдэнэ гэж харж байгаа. Тэгэхээр төр хэмнэлт хийх хүрээнд бол мэдээж хэрэг засаг нэгдсэн систем хийгээд тэрийг богино хугацаанд туршаад нэвтрүүлэх зорилт тавиад ингэж байхад танах тэнд зэрэгцээд систем ашиглалтаа сайжруулаад тэрэндээ мөнгө төгрөг төлөөд явах нь бол зохимжгүй л гэж хэлэх гээд байна. Тэгээ зохимжгүй гэдэг хариулт сонголттой ажилтай. Үнэхээр одоо энэ систем нэвтрүүлээд те ашиглаад эхэлтэл чинь өмнө тусдаа төлбөр төлөөж ашигласан системээс муу байх юм бол, чанаргүй байх юм бол, үр дүн багтаа байх юм бол тэгээд энэ байгууллага чинь бас хогцож байгаа байхгүй. Тийм болохоор үнэхээр сайн байж чадна. Тийм болохоор төлбөрөө битээ төл бид нар мад хуучин системээс чинь илүү
одоо үйлчлэгээ илүү одоо нөхцөлийг бүрдүүлж чадна гэдгийг тодорхой хэл. Одоо хэлж тах уу? Тодорхой хугацаанд зүгээр зэрэгцээд явах нь зүйтэй байх. За тэгээ бид нар ингээд одоо туршин энэ 15 байгууллага дээр ямар нэгэн Одоо асуудал энэ байгууллага чинь тэгээд жилийн төлөх гэж байгаа шүү дээ. Тэгээ нэг удаа төлөхгүй шүү дээ. Тэгэхээр тийм болохоор одоо өнөөдөр чадахгүй гэдэг одоо хэлдэг. чадна одоо чадах гал бидний танилцуулга хийж байгаа болохоор тийм. За тэгвэл одоо тэр байгууллагатай гэрээ хийж мөнгө төлөх илүү зардал гарах шаардлагагүй боллоо. Энэ системийг харин илүү одоо бид хөгжүүлж байгаа шүү дээ туршилт хийгээд. Тийм болохоор тэр хуучин системд илүү давуу тал, илүү сайн тал байх юм бол энэ системд нэвтрүүлж өгөө, тусгаж оруулж өгөө гэдэг та бүхэн бас саналаа хэлээд тусгуулаарай. За тодорхой боллоо шүү. За дээрээс нь дахиад сая ярьсан асуудал дээр нөгөө хэлэхэд бас энэ олон системүүд тусдаа тийм үү? Ингээл олон програм хангамж баймааргүй байна. Энийг яаж нэгтгэх юм те? Тэгэл одоо төрийн албаны хүний нөөцийн нэгдсэн систем гээл, ийм Монголиа гээл, дахиад хурдан гээл, дахиад одоо юу гэдгийг энэ төрийн албаны албаагч гүйцэтгүүлэлт нэгдсэн систем гээл нөх олон програмууд олон янзаар орж гардаг. Тэгээ хоорондоо уйлддаггүй. Энэ юмнуудыг бас бид нар бас бодох хэрэгтэй баха. Энийг одоо яаж зэгслэх юм? Энэ дөр болон тэр процессыг дахин инженерчлэхэд бас юм явж ирсэн. Тэгээ тэр одоо юу болох юм? Энийг бид нар анхаарах хэрэгтэй шүү. Энэ дөр манайхан бас нэг тодорхой бодлого байна уу? Бодгоо юу байна энэ дөр? Тэгээ илүү бас ашиглах хялбар болох. Тэнгисээ энэ дөр юу бодож байгаа? За төрийн албаны тухай хуулиар төрийн албаны албан агчийн бүртгэл хөдөлдөг төрийн албаны зөвлөл хийдэг. Төрийн албаны зөвлөлдөр бол ерөнхийдөө төрийн албан